За энэ болсон явдлаа эхлэхээс өмнө биний ганц юм хэлэх гэсэн. Би дараагийн болсон явдал дээр та нарын хугаалцмаараа болсон явдлыг уншина гэж утсан. Тийм болохоор та нар надтай ингээд болсон явдал түүх аимшигын яраа мараа байвал хугаалтмаар байвал над руу бичээрэй, DM-аар бичиж болно, Instagram-аар бичиж болно, тэгээд Facebook-аар ч гэсэн бичиж болно. Болсон явдал гэдэг гарч ихтэй байвал зүгээр. Заавал миний яриад байдаг шиг болсон явдал байх албагүй. Зарим хүмүүс илүү их ингээд сүнстэй юм сонсомоор байдаг хаяа. Тэгээд та нар ингээд өөртөө мэдээд хэр аимшигын, тэгээд юуны тухай гэдгээ өөртөө мэдээд над руу бичиж явуулж болно. Тэгээд товчхон бичээрэй. Яг л би олон ширхгийг уншина гэж бодсон байгаа. Олон түүхүүдийг тийм урт биш. Тэгээ бас өөрийн үгээрээ бичээрэй. Тэгэхгүй ингээд сайт майтнаас хуулаад бичих юм бол би дараа нь тэрийг уншихаар надад асуудал гарч ирж магадгүй. Тийм болохоор өөрийн үгээр тэгээ би уншаад ойлгоцохоор бичээрэй. Нэрээ миний бичлэгэн дээр гаргамааргүй байвал тэрийгээ бас над руу бичээрэй. Нууц ч юм уу би нэрээ гаргамааргүй байна гэж бичээрэй. Над руу Facebook-аар бичээрэй, Instagram-аар бичээрэй. Тэгээ болсон явдал гэдгийг харчихтаа. Тэгээ би энэ байгаа зургийг ч гэсэн Instagram, Facebook дээрээ тавьчихна. Тэгээ над руу бичээрэй. Баярлалаа. Буцаад миний YouTube channel тавтамаарл би өнөөдөр дахиад нэг болсон явдлын тухай ярьж өгнө. Би энэ болсон явдлыг бол жилийн өмнө нэг подкастнаас сонсч байсан. Тэр подкаст нь бол Rättegångs podden гэдэг энэ доор тавьчих. Энэ подкастн дээр жинхэнэ байцаалт ярилцлагын сонсуулдаг. Энэ подкастн дээр энэ явдлыг 3 хэсэгт хугаацсан байгаа. Тэгээ нэг хэсэг нь бол 1 цаг гэдэг. Би өнөөдөр энийг хальт энэ подкастнаас сонсон. Тийм болохоор би мэдээлэл хальт энэ подкастнаас авсан. Хажуугаар нь би шивэд зурагтаар гардаг документараас Huvudet på en gärningsman гэд би энэ тавьчих. Энэ документараас би бас мэдээлэл авсан. Энэ документар дээр бол энэ амиа алдсан хүний ээж нь оролцсон. Тэгээд энэ хэрэг хийсэн хүн нь ч гэсэн өөрөө оролцсон. Амар чухал хүмүүс оролцсон. Энэ документарын гол сэдэв нь бол хэрэг тарьсан хүнийхэн тухай ярьдаг. Тийм болохоор би энэ хоёр газраас хоёулангаас нь мэдээллүүд авсан байгаа. Тэгээ би энэ доор description box дээр хоёулангийн линктжээ. Тэгээ та нар хүсвэл орж үзээрэй. За энэ болсон явдлаа эхэлцгээе. 4 сарын 26-нд 2018 онд цагдаа нар Анни гэдэг нэг 29 настай эмэгтэйн гэрлүүнд орсон байна. Гэрт нь 3 настай охин. Тэгээд Анни өөрөө байн дотор хөвцөө өвтөжсэн. Цагдаа нарын анзаарсан юм бол Аннигийн хүзүү гар хоёр дээр нь тарианы толбууд үлдсэн байсан. Тэгээд цагдаа нартай цуг байрлал нэг хүн орж ирсэн. Тэр бол Аннигийн өмнөх найз банд нь Абе Блаттелито 23 настайсэн тэр үед. Эхэл цагдаа нар энийг амиа хорлсон гэж үзсэн. Гэтэ хэдэн оны дараа энэ өмнөх найз залуу Абе шижигдэн болсон. Энэ үед бол Абе сошиал медиа дээр амар од байсан. Хэдэн 100 мянган дагагчтай. Тэгээ жоон галзуу бараг бүх хүмүүс энэ хүнийг мэддэг байсан. За эхнээс нь эхэлцгээе. Би одоо Абегийн тухай ярьж өгнө. Энэ Абе Блаттелито гэдэг эрэгтэйгийн тухай ярьж өгнө. Абе бол Иракт төрсөн. Тэгээ 4 настайдаа Шведэд аавтайгаа зүг ирсэн. Ээж эмэгтэй дүү хоёр нь Иракт үлдээ. Тэгээ Абе аав хоёр нь энд амьдралаа эхлүүлж эхэлсэн. Абе сургуульд жоохноос сурч байхад жоохон асуудалтай хөвгтэйсэн. Амар ууртай юм болонгууд ууралдаг, ойролдог, тэгээ хүмүүс рүү дайрдаг, тэгээ юм төвлөрч чаддгүй байсан. Тэгээ нэг хэсгийн дараа ээж дүү хоёр нь Шведэд бас ирээд тэгсэн чинь Абе жоохон хэцүү болж эхэлсэн. Яагаад гэвэл дүү нь илүү анхаарал ээж аваас нь аваад тэгээ Абе тэрнээс нь болж амар ууртай болж эхэлсэн. Амар хэцүү, дотор нь ингээ амар хэцүү болж эхэлсэн. Энээс болж Абе гэр бүлийнхэндээ жоохон дургу болсон. Тэгээ бас амар хэрүүл үүсч эхэлсэн. Тэгээ ялангуяа ээжтэйгээ амар хэрэлдэг байсан. Ээж рүүгээ муухай үг хэлдэг байсан. Тэгээд хутга аваад ингээ сүрдүүлдэг байсан жоохондоо. Тэгээ энэ замнаас сэтгэл зүйчийн хэлж байгаагаар эмэгтэй хүнийг яаж харахаа өөрчилсөн. 12 настай ADHD гэдэг нэг уурны өвчин байдаг штэ. Одоо өвчин тийм юмтай тодорсон. Тэгээ аутизм гэдэг бас нэг юмтай тодорсон. Тэгээ энэ үед бас гэр бүлийнх нь амар их нүүж эхэлсэн. Нэг тогтмол байранд одоо тогтмол газар амьдраагүй. Тийм болохоор Абе бас сургуулаа байнга сольсон. Тэрнээс болоод Абе бас найзууд багтаа ингээд хүүхдүүдэд тогтмол уулздаггүй дандаа ингээд нүүдэг байсан болохоор ингээд хүүхдүүдэд ингээд жинхэнэ найзтай байгаагүй. Тэгээ жоохноос ийм их асуудалтай байсан болохоор өөртөө ч гэсэн нэг тийм хайртай биш. Өөртөө сэтгэл хангалуун биш байдаг гэсэн. Тэгээ нэг удаа Абе нэг эрэгтэй хүүхдийг хутгаар ингээд шүрхсэн байна л да. Тэрнээс болж ингээ хүүхдүүдийн одоо тусгай байр гэдэг юм уу, нэг шорон шиг одоо шорон биш л дээ. Гэхдээ ингээ хүүхдүүдийг хяндаг,
тэрнээс гарч болгүй нэг юм тийм байр гэдэг эмчилгээний байр гэх юм уу тийшээ явуулсан. Тэгээ өөрөө хэлж байгаагаар тэр үеэс хойш ингээд том хүмүүст итгэхээ болсон. Ер нь хүмүүс нэг итгэхээ болсон. Тэгээд би ер нь өөрийгөө авч аваад биеэ дадцхурья. Би хүнээс тусламж хэрэггүй юм байна гэдгээ ойлгосон гэж байгаа. Тэгээ гэр бүлийнхнаасаа ч гэсэн ингээд харилцаагаа багасгаад нэг харилцааг болсон. Тэгээ энэ эмчилгээнд дээр бас АБ-гийн тухай эмчнэр нь хэлсэн юм бол АБ хүмүүстэй байх жоохон хэцүү им social phobia гэдэг дээ штэ тийм юм та. Тэгээ ер нь хүмүүс ингээ харилцаанд ингээ тохирдгүй хүүхдээсэн. 2014 онд АБ нэг эрэгтэй хүүхдийг зодоод тэгээд бүр өшөглөөд амар том зодон болсон. Тэрнээсээ болж нийтийн үйлчилгээ эднэрт явсан. Тэгээд АБ-гийн тухай нэг юмыг ойлгосон. Тэр нь бол АБ хүмүүсийн хийж байгаа үйлдэлүүдийг сайн ойлгодог, тэрийг ингээд ойлгох чадвартай. Тэгтээ хүмүүсийн мэдэрч байгаа зовлон ч юм уу эмпати тэрийг ингээ ойлгох жоохон хэцүү байдаг АБ. Тэгээ энэ зодоноос болоод АБ жоохон бүх юм хайж эхэлсэн. За одоо би жинхэнэ ажилд орж чадахгүй юм байна. Би ингээд ийм асуудалтай болчлоо. Тийм болохоор надад нэг юм хамаагүй гэж бодсон. Тэгээд оронд нь жоохон гэмт хэрэг хийж эхэлсэн. Амар их ууж эхэлсэн. Найзуудтай болоод хар тамхи хэрэглээ, хар тамхи зараад. Тэгээ энэ үед Snapchat дөнгөж гарч ирсэн. Тэгээд АБ Snapchat-н дээр нэг аккаунт нээгээд тэгээд тэр Snapchat-н дээр ингээд хийж байгаа юмнуудынхаа бичлэгүүдийг тавьдаг. Одоо чинь охтуудаа унтна, архиун, хар тамхи хэрэглэн, мөнгө амар их юм ингээд тавьдаг. Тэгсэн чинь энэ аккаунт нь бүр амар том болж эхэлсэн байхгүй юу? Хүүхдүүд дагаад баг хэдэн зуун мянган хүн дагдаг гэсэн энэ аккаунтыг. Тэгээ энэ дээр ингээд амар галзуу одоо муугаар хэлж байгаа шүү. Галзуу юм хийдгээс. Одоо чинь нүцгэн хүүхний зураг мурыг тавих юм уу ингээд төвшөөрлөхгүй ингээд prank гэж хэлээ. Тэгээд нэг охин дээр халуун цавуу асгаж масгаа тэрийг ингээд тэр Snapchat дээр тавьдаг гэсэн. Тэгээ энэ үед ингээд Snapchat тийм том биш гэх юм уу цагдаа нар ямар ч Snapchat-ыг нэг шалгадаггүй байсан болохоор АБ ямар ч асуудал гарч ирээгүй. Тэгээ АБ ингээд үргэлжлүүлээд ийм галзуу юмнууд Snapchat дээр тавьдаг гэсэн. Тэгээд тэрнээс болоод АБ амар од болсон. Тэгээ АБ-д энэ анхаарал хүмүүсээс авж байгаа анхаарал нь амар чухал байсан. Яг гэвэл жоохондоо ингээд анхааралгүй байсан. Өөртөө амар сэтгэл хангалуун биш байсан. Тэгээд анхаарал нь амар чухал болж эхлээд одоо ингээд энэ од болж байгаа юм нь амар чухал болж эхэлсэн. Тэгээ энэ Snapchat дээр тавьж байгаа бичлэгүүд нь бол зүгээр л юм худлаа юмнууд. Яг гэвэл АБ дотроо амар асуудалтай хүн байсан. Ууртай, тэгээ өөртөө сэтгэл хангалуун биш. Тэгээд мөнгөчгүй, заримдаа ингээд хоолгүй ч явдаг өдрүүд байсан. Тэгсэн мөртлөө ингээд Snapchat дээр бүр амар баян юм шиг, амар гоё машинууд ингээд тавьж мавил, галзуу амьдралтай юм шиг харагдуулдаг гэсэн. Жохон од болж эхэлснийхаа дараа АБ дахиад нэг хүнтэй зодолтоод тэгээд шоронд суусан. Тэгээд шорондоо байхдаа амар хэцүү байсан. Яг үл ямар ч юм social media байхгүй, тэр анхаарал нь байхгүй болсон. Тэгээд зүгээр л өөрөө ганцаараа үлдсэн. АБ би 2-7 хоног амар удажлаа гэж бодсон чи хэдхэн хоног өнгөрсөн байсан. Тийм болохоор ингээд тэндээ байж чадахгүй бүр ингээд галзуурах гад тэгээд амиа орлох гэж хичээсэн. Тэгээ амиа орлохыг хичээсэн чинь энэ цагдаа нар одоо шоронгийн хүмүүс нь сэтгэл зүйн эмнэлэг рүү явуулсан. АБ энэ сэтгэл зүйн эмнэлгээс гарахдаа нэг найз нь ингээд авч гарсан байна л да. Тэгээ тэр найзынх нь хэлж байгаа АБ хамгийн ихний асуусан юм нь бол уцаа гэж би Snapchat руу гараад байгаа гэдэг. Тэгээд Snapchat руу орчингуудаа шууд ингээд бичлэг хийгээд би шоронгоос гараад ирлээ. Тэгээд би амар ингэн тэгин гэд тийм бичлэг хийсэн. Тэгээ найз нь ингээд дотроо бодож ирсэн байна л да. Яг үндэ чи сэтгэл зүйн эмнэлгээс гарч ирж байгаа штэ гэдэг. Тэгээ ингээд АБ-гийн хувьд бүх ингээд муу юм аа нуугаад тэгээд энэ авж байгаа анхаарал нь амар чухал байсан. 2017 онд АБ лин шопинг руу нүгэ тэгээ нэг охинтой танилцсан. Тэгээд тэнд бас АБ хар тамхи хэрэглэж эхэлсэн. Tramadol гэдэг хар тамхи. Тэгээд тэр хар тамхины хажуугаар бас анабола стероидээр хэрэглэсэн. Илүү хурдан том булчинлыг болох гээд стероидээр хэрэглэсэн. Тэгээд бус хүмүүс ингээд эргэн тойрных нь хүмүүс ингээд АБ жоохон өөр болоод байна гэдэг анзаарсан. Яг үл илүү ууртай болоод илүү хүнлүү дайрч маардаг болоод ямар ч контролгүй болцсон. Тэгээ энэ охинтойгоо танилцаа. Тэгээд энэ хоёр жоохон одоо үерхэж эхэлсэн юм байна л да. Тэгээ нэг удаа энэ хоёр цуг нэг баярт явсан. Тэгээд энэ охин ингээд явъя гэсэн чинь АБ үгүй гэдэг ингээд АБ ингээд ер нь бүх юмыг контрол дуртай, өөрийнх нь зангаар байх хэвээр, өөрийнх нь хэлсэн юмар байх хэвээр. Тэгээд энэ хоёр шөнийн 5 цагт гэрлүүгөө орсон гэж байгаа. Энэ охин өглөөн сэрчингүүтээ АБ сэрээхгээд явах хэвээр би одоо өөр тийш явах хэвээр ингээд сэрэх гэсэн чинь гинт АБ бүр амар өөрчлөгдсөн. Өмнө таньдаг АБ нь биш шууд ингээд шал өөр хүн болцсон. Тэгээд
өөдөөсөндөө хараад өөдөөс нь орилоод барыг зоодохгүй ингээд юм авч шидэж мэдээд нүд нь хав харсан гэсэн. Тэгээ энэ хоёр салаад АБ Стокгольм руу нүүсэн. Стокгольм руугээ тэгэд АБ энэ Анны гэдэг нэг шинэ охинтой танилцсан. Тэгээ Анны бол гэртээ 3 настай охинтойгоо амьдардаг. Тэгээ АБ шууд гэрлүү нүүж ирсэн. Тэгээ эхний 2 сарын зүгээр энэ хоёр АБ баяртай. Тэгээ Анны ч гэсэн АБ амар сайн. Тэгээ энэ хоёр үерхэд АБ машин авмаар байсан. Тэгээ авмаар байгаа машин нэштэй Audi RS7 гэдэг машин байна. Тэгээ тэр нь 750 мянган крон. Тэгээ АБ ямар ч юм зээл авч болохгүй мөнгөний асуудалтай. Тэгээд өмнөх амьдралыг харах юм бол амар их асуудалтай болохоор банкнууд мөнгө өгөхгүй. Тийм болохоор энэ машиныг Анныгийн нэр дээр авсан. Тэгээ эхэндээ ч гэсэн Анны бүр амар баяртай. Тэгээ энэ хоёр бүр амар жаргалтай. Тэгээл дажгүй байсан. Гэхдээ жоохон цаг хугацаа яваад эхэлсэн чинь Анныгийн ингээ байгаа байдал нь ч гэсэн өөрчлөгдөж эхэлсэн. Гэр бүл найзуудынхаар нь хэлж байгаагаар Анна жоохон айдаг болсон, нэг гарч чадхаа байсан. Тэгээд одоо чинь уцмуцаар ярих юм бол заавал АБ-ыг байхгүй ярина, эсвэл АБ жоохон худлаа ярьж агаад гарна. Одоо жоохон контролтой амьдраад байсан гэдгийг бүх хүмүүс анзаарсан. Тэгээд бас найзууд гэр бүлийнхэнтэй нэг цаг зав гаргахгүй. Тэгээд нэг асуудал гарч ирсэн энэ хоёрын үерхэлд. Тэр нь юу вэ гэвэл энэ машин. Энэ машиныг энэ хоёр ярихтаа тохирохдоо АБ машиныхаа төлбөрүүдийг төлнө. Тэгээ Анна байрныхаа мөнгийг төлнө гэж тохирсон. Тэгээ нэг өдөр Анна охиноод зэрлэгтүүн хөргөж өгч жагаад машинтайгаа мөргөлдөөд тэгээд энэ амар том асуудал болоод ингээ хэрүүл болж эхэлсэн энэ хоёрын үерхэлд. Хин мөнгөө төлөх үү, хин энийг төлөх үү, хин яах уу гэд. Тэгээ АБ яаж тийм их мөнгөтэй биш. Тэгээ энэ хэрүүл нь бүр том болоод бүр ингээд хэдэн хоногийн одоо хэдэн сарын хэрүүл болоод тэгээд АБ Анныг ингээд сүрдүүлээд чи ингээд миний хэлснээр байхгүй болвол би чиний одоо нүцгэн зургийг чам интернетээр тавина шүү, би чамайг ингэ шүү тэгээ шүү гэд 2017 оны намар АБ бүр амар ууртай болж эхлэв. Тэгээ бүх юмыг ингээд зодож зохиод хан маань буудам тавилга өөрийг нь ч гэсэн амар их зодож эхэлсэн. Анна нэг удаа дотныхоо найзлуугаа залгаад миний үсийг ингээд таарцсан, миний үсийг ингээд зулгаацсан, миний сормосыг татаж аваад байна. Тэгээд бүх юмыг эвдэлж जैन жинхэнэ ингээ галзуу хүн байна гэж хэлж исэн. Тэгээд энэ явдал ингээ болоод эхлэнгүүд Анна багаар ингээд гимтсэн бэртлүүдээ зургийн дараа найзууд руугаа явуулсан, эсвэл ингээ уцандаа хадгалж эхэлсэн. Тэгээ энэ явдлуудыг энэ болж байгаа гэртэн болж байгаа явдлуудыг Аннагийн хамгийн дотныхан л найзууд мэдж байгаа. Тэгээ ээж аав нь ч гэсэн жоохон мэдж байгаа, жоохон ингээ гадгалж байгаа. Гэхдээ ингээ Аннагийн хамгийн дотныхан л найзууд ингэ мэдж байгаа. Тэгээ 3 настай охин дандаа эмээ өвөөх рүү явмаар байдаг болсон. Ягаад гэвэл гэрт нь ингээд амар зодоо модоо ингээд амар хэрүүл мэрүүл болоод байгаа болохоор тэгээ эмээ өвөө одоо ингээ Аннагийн ээж аав нь яасан бэ, юу болсон бэ гэж асуунгууд АБ ээжийг зоддог, АБ ингэсэн тэгсэн гэж жоон хэлдэм байл та. Тэгээд бүх найзууд нь тэгээ ээж аав нь Анныг одоо цагдаад хэлээ гэж зөндөө хэлсэн. Тэгсэн чинь Анна ингээд айгаад тэгээ бас АБ-ыг жоон хамгаалаад үгүй гэж хэлсэн. Нэг хэсгийн дараа энэ хоёр салгаад Анна АБ-ыг орхиж чадсан. Гэхдээ байнга харилцаатай, байнга контакттай байсан. АБ байнга гэрлүүн ингээд юм хэрэгэлсэн байхдаа ч юм уу очиж ингээд жоохон зодож модоод ингээд дарамталдаг байсан. Тэгээ Анна энэс холдох гэж хичээсэн. Гэхдээ холдож чадахгүй. Тэгээ яжаад энэ нөгөө машин өөрийнх нь нэр дээрээ болохоор Анна бүр амар ингээд өрөнд ороод тэрийгэ төлж чадахгүй. Тэгээ АБ яжаад төлөхгүй салцсан болохоор ингээд бүр амар их асуудалтай байсан. Энэ миний хэлснээр АБ ингээд байнга Анныг сүрдүүлдэг байсан. Аннагийн хамгийн чухал одоо нандин юм нь охин. Тэгээд АБ дандаа ингээ нийгмийн байгууллагт би чамайг хар тамиг хэрэгэлдэг гэдэг хэлэн тэгхийн бол чиний охины чинь тэднэр авчин гэж дандаа сүрдүүлдэг гэсэн. Тэрнээс бас Анна амар яадаг гэсэн. Тэгээ найзуудтайгаа ч гэсэн ярихдаа Анна дандаа нууц зүгээр ярьдаг гэсэн. Одоо жишээ нь эможин дээр ингээд ягаан цэцгээд штэ тэрийг бичих юм болвол АБ ирсэн байна битгий бичээрэй гэсэн үг. 3 шаар байх юм болвол цагдаа руу залгах гэсэн үг. Тэгээ нэг удаа бас АБ гэрлүүн гинт орж ирээд тэгээд хувцнуудыг нь хаяад түлхүүрийг аваад яваад бол гарахгүйгээд охиных нь iPad-н дээр одоо охиных нь аавынхын зургийг харсан байна л да АБ. Тэгсэн чинь хартаад уурлаад тэгээ iPad-аараа зодоод тэгээ бүр бөө юм болоо. Тэгээд Анна ээж аавынх руу явсан байна л да. Тэгээ ээж аав нь бүр гуугаа чи энийг заавал ингэ цагдаад хийх ёстой, ингэх ёстой гэсэн чинь Анна үгүй гэд би дараа нь дахиж ингэ илүү их асуудалтай болмооргүй. Цагдаад очиж хэлчих юм бол хэдэн сарын дараа надад бүр улам их асуудал гарч ирнэ. Улам их аюултай болж эхэлнэ гэд. 2018 оны 1 сарын 14-нд энэ хоёр салсан байхад АБ бас гэрлүүн орж ирээ. Тэгээд энэ хоёр зүгээр байсан байна л да. Тэгээд ээж аав нь одоо Аннагийн ээж аав нь Америк руу явсан байсан. Аялах гад. Тэгсэн чинь гинт ээж аав руу
Анагийн ингээд ухаан алдсан ч юм уу ингээд хөвтөж байгаа нүцгэн зургийг явуулаад энэ охин чи ингээд ийм харт тамхи хэрглэж байна. Энэ охиноо цас мас гэж жоохон тиймэрхүү юм бичээд найзууд руу бас ээж аав руу явуулсан. Тэгээ найзуудынх нь хэлж байгаагаар ингээд за Аны харт тамхи хэрглэсэн байж болно. Тэгтээ ингээд ухаан алдаад твцсэн байх чаа. Ингээд бичлэг хийгээ тэр бичлэгэн дээр нь бас ингээд 3 настай охин ээж сэрээчээгээд одоо тэгээд тэгэж гүүжсэн чаа. Бичлэг хийгээ зогсоод тэрний оронд ингээд туслахгүй цагдаа магдаа дуудахгүй, амбуланс дуудахгүй, одоо ингээд түргэн дуудахгүй ингээд зогсоод бичлэг хийгээд байгаа амар ингээд сонин муухай санагцсан. Тэгээд түргэн ирээд Аныг эмнэлэг рүү авч яваад тэгээд ингээд хорийг гаргах гээд гидсний одоо ингээд юм хийсэн. Одоо дотроос нь трамадул гэдэг одоо энэ Абегийн хэрглэж байгаа харт тамхи гарч ирсэн. Тэгээд ингээд цагдаа магдаад байцаалт аваад тэгсэн чинь бүх хүмүүст Аны би санамсаргүй энэ юмнуудыг ууцсан гэж хэлсэн. Тэгээд хамгийн дотны найзуудаа Абе миний амрууч ихэд тэр харт тамхинуудыг оруулсан гэж хэлсэн. Тэгээ нэг удаа бас энэ Аны охинтойгоо цуг найзандаа байсан мэл та сайн найзандаа. Тэгээд тэгсэн чинь Абе шууд тэр сайн найзынх руу ирээд тэгээд хаалган малгын тогшоод бүр бөө юм болоод ойрлоод цонх монхлон чулуунууд чидэд баахан чулуунууд чидэд тэгээд тэр найз нь цагдаа руу залгаад тэгээд тэр цагдааных нь одоо залгасан мэдүүлэг нь ингээд байгаа. Оригинал нь тэгээд тэрийг сонсоход ингээд бас амар айцсан тэр найз нь ч гэсэн ингээд хэлж байгаа хгүй би бас амар ааж ин тэгээд та нар шууд ирэх хэвээр ингээд хэвээр гэл тэгэл ингээд хэлээл найз нь ярьж байхдаа бас ингээд манай найзыг ингэсэн тэгсэн одоо ингээд зутгалсан ингээд жоохон юм хэлсэн. Цагдаа нар ирээ тэгээ Абег аваад тэгээд Абе хэдэн ял авсан. Тэгтээ шорон морон суугаагүй. Тэгээ Абе энэ үе одоо ингээ өвгөл болж байхад 2018 оны одоо эхнэр шинэ найз охинтой болсон. Тэгсэн мөртлөө Анатай амар хэцаатай. Яг үл энэ машин бас амар том асуудал болсон. Тэгээ энэ машин одоо ингээ амар олоодаа гимтсэн, мөргөлдсөн. Тийм болохоор амар их төлбөртэй. Тэгээ яаж жагаад хамгийн сүүлийн удаа Абегийн найз нь хэрглэж исэн юм уу яасан. Тэгсэн чинь дахиад нэг мөргөлдөөд тэгээ бүр ингээд аврагдахааргүй болцсон машин нь. Ана 2018 оны 3 сарын сүүлээр 3 сарын хавцаа цагдаа л очсон. Ингээд жоохон ярьж хэлсэн байл 2017 оноос хойш үерхсэн найз одоо өмнөх найз залуу маань намайг зодоод байдаг ингэсэн тэгсэн. Тэгээд миний зургийг ингэнгээд намайг сүрдүүлдэг. Тэгээд намайг ингэсэн тэгсэн ингээд бүх юм ингээд жоохон хэлсэн байна л да. Тэгтээ Аныг ингээд хэлж чадахгүй байсан минь болвол Абегийн нэрийг тэгээд цагдаа хэлэхдээ бас нэг удаа хутгалуулж исэн. Тэгтээ дараачихын одоо хурал дээр одоо дараачихын ярилцлага дээр Аны очмооргүй ингээд болцсон. Тэгээ тэр мэдээлэл нь зогсоогдсон. Тэгээ 2018 оны 4 сард Аны шууд өөрчлөгдсөн. Шийдвэртэй одоо шийдсэн болсон. Үгүй чи би цөлгүй бол би цагдаа л илүү их баяртай болоод одоо шийдсэн. Одоо би ингээд Абег хаяна. Би одоо энэ хүнийг амьдралаа байлгамааргүй байна. Бүх юм ингээд зогсоох ёстой гэдээ бүр шийдсэн байсан. Тэгээд 4 сарын 25-нд Абе Аны хоёр утсаар амар хэрэлцсэн. Аны төлөхгүй болвол би цагдаад хэлнэ. Тэгээд Абе мэдж байгаа байхгүй юу? Ингээд Аны цагдаа руу явах юм бол миний бүх юм сөхөгдөн. Одоо зооцсон бүх хэрэгүүд ингээд сөхөгдөн. Тийм болохоор ингээд Абе жоохон ингээд ааж эхлээд бас ингээд гайхаж эхлээд тэгээ Абед ингээд амар хэцүү юм Аныг контролдод байсан шүү дээ. Тэгэхээр тэр контролоо алдсан. Тийм болохоор Абед амар ааж эхэлсэн. Одоо сандарч эхэлсэн. Абе уцаар ярьж байхдаа Аныгийн яриаг ингээд одоо спикер дээр нь тавиад тэгээд өөр уцаар ингээд бичлэг хийгээд тийм болохоор ингээд энэ хоёрын тэр уцсныхаа яриа бичээстэй байгаа. Тэгээ Абе ингээд өөдөөс нь уурлаа би энийг чинь төлж чадахгүй надаа ямар ч мөнгө байхгүй чи мэдж байгаа. Тэгсэн чинь Аны өөдөөс нь чи хүнээс мөнгө зээл эсвэл банкнаас мөнгө зээл надад чиний ингээд яаж мөнгө олох ч хамаагүй. Зүгээр надаа энэ мөнгийг маргааш өг гэсэн байхгүй. Тэгсэн чинь Абе өгөхстой мөнгө маргааш өгье. Тэгээ хоёулаа ингээд дундаа цаасан дээр ингээд тохиролцоо бичнэ. Яг хэд одоо ингээд дууссан одоо бүх юм дууссан гэдгийг. Тэгсэн чинь Аны заа гэж хэлээд чи зөвхөн ингээд тэр машин биш миний гэрийг бүр муухай болгоцсон. Миний одоо 17,000 короны буудан чи хутгалсан амар олон удаа. Тэгээд миний хан маныг эвдэлцэн. Тэгээ эднэр чинь бүр амар их мөнгө 6 сарын дотор бараг 100,000 корон өргөцсөн. Ингээд ийм жижиг сажиг ийм сонин юмд 25-ны орой яг энэ өдрийн оройн Аны орондоо ивтээ тэгээ сайн найзтайгаа ярьчихсан байна л уцаар. Тэгээ энэ хоёр баян ингээд орой болгон уцаар ирдэг. Тэгээд өнөөдрийн одоо Абетай ярьсан юм найзтай ярьж мараал тэгээл хөвтөжсэн. Тэгээ зүгээр ярьжсэн аа. Гинт Аны цааш чимээгүй
гэж хэлээд тэгээ АБ миний хаалганы хойно байгаа юм шиг байна гэж хэлсэн. Одоо ингээд үүдний хаалганых нь хойно. Тэгсэн чинь найз нь бүр амар сандарч хэлээ. Тэгээд жоохон удаан хэсэг яваад тэгээ ана хариулахгүй тэгсэн чинь найз нь байна уу зүгээр үү гэж асуусан чинь зүгээрээ биш санаа зовх хэрэггүй гэхдээ хоёулаа маргааш уулзъя гээд уцаа тасалсан. Дараач өдөр нь АБ энэ найз руу мессеж явуулсан. Чи Аныг харсан уу? Анатай ярьсан уу? Ана танаад байна уу? Би мөнгөний өгсөн юм аа гэд мессежсэн. Тэгсэн чинь шууд найз нь ингээд нэг юм сони юм болоод байна гэдгийг ойлгоод Ана унтж байгаа санаа зовх хэрэггүй гэд бичсэн. АБ бас Анагийн ээж рүү залгаад Аныг танаад байна уу? Анатай ярьсан уу? Би мөнгөний өгсөн юм аа гэж хэлсэн. Тэгээд ингээд АБ энэ хоёр хүн лөө хизээ залгадаггүй. Тэгээд найз руу хүртэл ингээд чи надтай цуг Ана руу явъя, хоёлаа цуг ороод тэгээд би мөнгө өгөх хэрэгтэй нэ гэж хэлсэн. Тэгээд ингээд амар ямар ч юм шалтгаангүй цуг явъя гэж хэлсэн амар сонирн байсан. Тэгээд энэ найзд нь угаасаа ингээд АБ зурггүй. Тийм болохоор бүх юм ингээд амар сонирн байсан. Тэгээ ээж энэ найз хоёр нэг юм болоод нэгдээ ойлгоод тэгээ АБ дахиад ээж рүү залгаад би ингээд Анын гэрийн гадаа ирсэн хаахын тогшоод байна. Тэгээд ямар ч хүн дотор байхгүй нь охин энэ гүүгээд байна. Тэгтээ ингээд өөр хүн байхгүй байна гэд хаалга онгойлохгүй байна гэж хэлсэн. Тэгсэн чинь ээж нь шууд чи одоо цагдаа руу залга. Би тэгэхгүй бол салах шүү гэд. Тэгсэн чинь АБ цагдаа руу залгасан. 2:15-д АБ цагдаа руу залгасан. Хэлсэн юм нь бол би өмнөх найз залуу тэгээд би энд өмнө амьдардаг байсан. Тэгээ Ана хаяада харт тамхи хэрэглээд ингээд ухаалтчдаг байсан гэж мэж хэлээд ингээд жоохон юмнууд хэлээд тэгсэн чинь цагдаа нарын шууд түргэнтэй цуг одоо гэрлүүн очоод АБ хэлсэн байлаа цагдаад ингээд энэ дотор 3 настай охин байгаа. Тэгсэн чинь цагдаа нар хаалганых нь нүхээр хараад тэгсэн чинь ингээд 3 настай охин тэр хаврын гүүгээд байсан. Нэг нүцгэн хөл харагдсан гэсэн. Тэгээд цагдаа нар тэр охинтой ингээд хэлээ. За бид нар одоо орлоо шүү битээ хаагаараа гэд. Тэгээд цагдаа нар ороод байн руу харсан чинь Ана тэнд байн дотор хөвтөжсэн. Тэгээд цагдаа нарын гаргасан одоо шийдвэр гэх юм бол Аныг өөрөө амиа хорилсон гэж гаргасан. Тийм болохоор энэ байран дотор нь АБ орж болсон. Одоо жишээ нь ингээд Аныг хүн алсан гэж шийдвэр гаргах юм бол тийшээ хүн орж болохгүй. Тэрийг одоо заавал шалган тэр хавцааг одоо нотлох баримт хайна. Гэхдээ цагдаа нарын нэг амиа хорилсон гэж үзсэн. Тийм болохоор АБ тийшээ орж олсон. Тэгээ АБ том өрөөнд нь охинтой сууж исэн. Тиймдээсэн эмч одоо түргэний эмч гайхсан юм нь бол АБ ямар ч мэдрэмж үзүүлээгүй. Одоо Аныг өгцөн гэж сонсч гутаа. Тэгээд энэ эмч ингээд 29 жил эмнэлэгт ажилласан. Ийм юм одоо хүмүүст хэлээд ямар хариулт авахаа мэддэг. Ингээд энэ эмчи хэлж байгаа гэсэн бүх хүмүүс ондоо хариулдаг. Гэхдээ ингээд би АБ-гийн харснаар ингээд дотор нь юу ч байхгүйсэн. Ингээд хов хоосон юм шиг. Тэгээ АБ том өрөөнд нь охинтой сууж агаад тэгсэн чинь ширээн дээр нөгөө трамадол гэдэг эмнүүд нь байсан гинэ. Тэгээ тэр нь бол АБ-ийнх. Тэгсэн чинь АБ цагдаа руу хараад би энийг авч болох уу гэж асуусан. Тэгсэн чинь цагдаа үгүй гэдэг. Тэгээ тэрийг цагдаа нар авцсан. Тэгээ цагдаа нар хэлж байгаа ингээд АБ авч болох уу? Би энийг авч болох уу? Энэ минийх гэж хэлснийг ингээд санаж байгаа. Тэгээ ээж нь шууд ажилласаа ирээд юу болсныг мэдгүй. Тэгээд цагдаа нар очихт нь хэлсэн мэн л да ингээд охин ч амиа хорилчжээ гэд. Тэгсэн чинь ээжийнх нь хамгийн ихэнд сөрөөнд асуусан юм бол Анагийн утас нь хаана гэд. Тэгсэн чинь утас нь тэнд байгаа гэсэн чинь ээж нь утсыг аав гэсэн чинь цагдаа нар үгүй ингээд гэмт хэрэг гэж бодох юм бол бид нэр утсыг аав. Гэхдээ одоо тийм биш гэсэн чинь ээж нь энэ бол гэмт хэрэг би мэднэ гэсэн чинь цагдаа нар 50 чи одоо амар шоконд орсон байна гэд тэгэж хэлсэн гэж байгаа. Тэгээд ээж нь тэнд ингээд амар удаан байгаад тэгээд ээж нь бүр ингээд энэ минь одоо манай охин амиа хорилох хүн бишээ. Ингэж хар тамхи хэрэглэх хүн биш гэж амар олон удаа хэлсэн. Тэгсэн чинь ингээд цагдаа нар АБ ингээд 50 бай ингээд бүх хүмүүс ингээд тэгэж боддгийн гэж хэлсэн. Тэгээ АБ балкон дээр нэг цагдаатай эмэгтэй цагдаатай суужсэн байна л да. Тэгтээ АБ ингэж хэлсэн гэж байгаа. Энэ Анагийн өхөл бол миний буруу. Яагаад гэвэл Ана намайг найз охинтой болсон болохоор амар их хардаж эхэлсэн гэж хэлсэн. Тэгээд найзууд нь ч гэсэн энийг сонсчонгуудаа бүр гайхаад Ана хизээч одоо ингээд охиноо орхиод гэртээ охинтойгоо байж иж харт тамхи хэрэглээд амиа хорлох гэж ингэхгүй амар санаа бүх одоо ингээд ойр дотныхоо нээж аав гэр бүл нь ингээд Аныг ийм хийхгүй гэж хэлсэн. Тэгээ биеийн шалгасан чинь Анагийн одоо цусан дотор нь зүүгээр одоо мэлэх тэр трамадол гэдэг хар тамхи нээсэн. Тэгтээ гизэн дотор нь ч гэсэн одоо тэр нь юу гэсэн үг гэвэл эмээр авцсан трамадолыг бас ууцсан.
Тийм болохоор ингээ хоёр аргаар трамадул хэрэгэлсэн байгаа. Тэгээд цусантайгаа ингээ трамадулыг үзэх юм бол 20-аас 30 ширх ийм гэж байгаа. Тэгээд тэр нь бүр амар их. Тэгээд ингээ хачирхалтай юм нь бол хизээч ийм их хар тамхи хэрэглэхээр хүн биш. Одоо ингээ гинт 4 сарын 27-нд байцаалт хийж эхэлсэн. Одоо тэр хаваархаа шалгаж эхэлсэн. Тэгээд 5 сарын 1-нд амбай баривчлагдаад шижигдэн болсон. Тэгээ энэ шүүх хурал одоо байцаал бүх юм нь бүр амар удсан бараг жилмэл болсон баха. Тэгээд би ер нь энэ шүүх хурлынхаа юмнуудыг сонссон. Тэгээ ингээд тэрний талаар ярих юм бол амар их ярих юм байна. Аба ингээд худлаа ирсэн, тэнд худлаа ирсэн, тэнд худлаа ирсэн. Эсвэл тэнд ингээд амар сонио ойлгомжгүй юм болсон. Тэгээд амар их юм байгаа. Гэхдээ би жоон товчхон та нарт ингээд тайлбарлаад өгье. Тэгээ аба баригдаад тэгээд нэлээд уул ингээ байцаалт ярилцлага болоод шинэ найз охинтой ярилцсан байл та. Тэгсэн чинь шинэ найз охин ихэндээ нэг юм ярихгүй. Тэгчмүүдээ сүүлдээ ингээ юм ярьж эхэлсэн. Тэгээ бас ингээ АБ-аас айдаг, АБ намайг ингэсэн тэгсэн зодсон, ингэсэн тэгсэн гэж хэлсэн. Тэгээд бас тэр өдөр юу болсныг энэ найз охин хэлсэн. Тэгээ энэ бол амар чухал нотлох баримт болсон. Энэ найз охин АБ Анна хоёрыг уцаар ярьж байхад нь цуг байсан. Сонссон бүх юм. Тэгээд уцаар ярьсныхаа дараа АБ энэ хоёр гэрлүүгээ хараад тэгсэн чинь АБ галхаан дотроо трамадул найруулж эхэлсэн. Тэрийг энэ шинэ найз охин хараад асуусан юм байна л да. Гэхдээ ингээд АБ ер нь ингээд хар тамхи хэрэгэлдэг болохоор нэг тийм сонио юм гэж бодоагүй. Гэхдээ асуусан юм байна л да. Ингээд чи яах гэж юм бэ гэсэн чинь тэгсэн чинь АБ ингээд нэг тариан дотор тэр трамадулаа хийгээд эхэлсэн. Тэгээд найз охин одоо яах гэж юм бэ гэсэн чинь би энийг Анна дээр хэрэглэнэ. Тэгээд би нийгмийн одоо байгууллагт хэлнэ. Тэгээд Аннагийн охиныг нь тэднэр аавна. Тэгээд найз охиных нь хэлж байгаагаар Анна АБ-г ингээд доош нь унгаахад амар хэм байсан. Өөрт нь ингээд гэтээ АБ өөдөөс нь нэг юм хэрэглэмээр байсан. Одоо Аннаг доош нь унгаах нэг юм хэрэглэмээр байсан. Тэгээ АБ хал гараад тэгээ буцаад ирсэн. Тэгчмүүтээ АБ ер нь ингээд найз охиныгоо арх ухад дурггүй. Одоо тэгээд гэтээ энэ өдөр АБ ингээд амар их уулгаад байсан. За оо гэд. Тэгээ энэ хоёр гэртээ жоохон ууж агаад касино руу явсан. Тэгээд касино руу явахдаа тэгээ касино дээр жоохон байж байгаа АБ жоохон мөнгө хоцсон байна л да. Тэгчүнгүүтээ АБ за явъя гэд. Тэгээд орой бүршүн болж хахад энэ хоёр машиндаа суугаад явж исэн чи АБ за би Аннагийн руу ороод энэ мөнгөний нөгөөтгий гэж орсон гэж байгаа. Тэгээд машина Аннагийн үүдэнд нь тавиад найз охин машинд нь хүлээж исэн. Тэгээ АБ тэр Анных руу орох гээд ингээ явсан байна л да. Тэгсэн чинь найз охин ингээ жоохон муухай мэдрэмж аваад тэндээс яваад өгсөн. Тэгээ энэ дээр бол жоохон асуудал гарч ирж байгаа. Яг гэвэл АБ би тэнд байгаагүй гэж хэлж байгаа. Би одоо Аннагийн гэрийнх нь гадаа зөндөө зогсоод хүлээсэн онгоолохын хүлээсэн. Гэхдээ би гэрлүү нь ороогүй гэж байгаа. Энэ нотлох баримтаар нь харах юм бол утас нь Аннагийн яг гэрийнх нь урд холбогдсон байсан. Тэгээ бас нэг хэсэг гэрийнх нь дотор холбогдсон байсан. Нэг 18 минут гэрийнх нь Wi-Fi-тай холбогдсон байсан. Тэгээд ингээд бодохоор за ингээд яг байрынх нь хажуу зогссон бол магадгүй Wi-Fi нь холбогдож болно. Гэхдээ гэрийнх нь гадаа гарах юм бол одоо 4G-ийг асчтэй штэ. Нэг гадаа ингээд илүү сайн интернеттэй. Тэгэхэд АБ-гийн утас нь 3G-тэй. Тэгээ гэрч дотор орох юм бол 3G-тэй байсан. АБ-гийн хэлж байгаа юм нь бол худлаа гэж үзсэн. Тэгээд АБ-гээс ингээд за чи тэнд хэр удаан байсан. Тэгээд чи хизээ гэрлүүгээ харсан гэсэн чинь би тэнд 20 минут байсан. Тэгээд гэрлүүгээ харсан. Тэгээд гэрлүүгээ харахтаа би түлхүүргүй юм байна гэдгийг мэдээд би баг гэрийнхаа гадаа хонсон гэсэн. Энэ прокурор нь тэгээ чи яаж орцоороо орсон юм бэ гэсэн чинь би код манай орц кодтай тийм болохоор би кодоор нь орсон. Тэгээ шалгаад үзсэн чинь 0309-ийг хүн орсон байгаа. Тэгээд АБ наа чин би орсон гэж хэлсэн чинь энэ прокурор нь үгүй ягаад гэвэл чиний утас яг энэ цагт Аннагийн байрын хажууд ингээ холбогдсон байсан. Тийм болохоор ингээ АБ-ийн ярьж байгаа юм ч гэсэн амар худлаасан. Гэтэ энэ ингээ АБ амар их ярилцлага өгсөн. Тэгээд сүүлдээ АБ Аннагийн байсан гэж хэлсэн. Гэтэ ямар ч байсан одоо Аннагийн юу болсныг хинч мэдэхгүй. Энэ 3 настай охин АБ Анна хоёр одоо 3 л мэдж байгаа. Аннаг нас орсон хэдэн оны дараа АБ найз охинтойгоо ингээд байсан байна л да. Тэгээд нэг юм найз охинтой эхэлж хэдэн хоногт нь хэлээгүү тэгснийхаа дараа ингээд за хөөе цагдаа нар намайг ирж хайх юм бол хоёулаа адилхан юм хийх ёстой. Тэгсэн чинь найз охин ингээд жоохон ааж эхлээд юу болсон юм бол гэд. Тэгтээ ингээд
айсан гэдгээ Абед үзүүлэхгүй зүгээр ингээд юу болсон бол гэж дотроо бодсон гэж байгаа. Абегийн тэгээ хэлсэн найз охиндоо хэлсэн юм бол би Анныгэнд орсон ч Анныгийн шүрмэсэнд татаад байсан. Тэр нөгөө нэг тариагаа Абе хийсэн мэл тэгсэн чинь ерөөсөө ингээд үгүй гэж хэлээгүй Анна. Ерөөсөө үгүй гэж хэлээгүй. Тэгээд Абе өөрийнхөө энэ одоо травмадуулын эмнүүдийг ширээн дээр нь тавиад үлдээсэн байсан. Тэгээд Абе хэлж байгаа одоо найз охиндоо хэлж байгаа дараагийн өдөр нь очсон чинь тэр травмадуулаас нь эмнүүд байхгүйсэн. Тийм болохоор Абегийн хэлж байгаагаар болохоор Анна өөрөө тэр эмнүүдийг ууцсан. Тэгээд Абе ингээд найз охинтойгоо ярьж байхдаа ингээд бас яагаад байн дотор хөвтцсэн болоо? Яагаад тэр эмнүүдийг ууцсан болоо гэж ингээд жоохон ингээд тэгэж яриад байсан. Тэгээд энэ прокурор нь ингээд найз охиноос нь асууж байгаа хгүй. Чи юу болсон гэж бодож ин гэж асуусан чинь найз охин ингэж хэлж байгаа хгүй. Яг үүндээ би Абег Анныг ална гэж бодсон гэж бодохгүй байна. Одоо ингээ Абе санаатаагаар ална гэж бодсон гэж бодохгүй байна. Зүгээр л Анныг хар тамхи хэрэглүүлсэн болгоо тэгээд тэр охиныг нь авмаар байсан. Анныг нэг юм алдуулмаар байсан. 4 сарын 4-нд 2019 онд жилийн дараа шүүх хурлын болсон. Тэгсэн чинь шүүхэлт нь 18 жилийн шорон гэж гарч ирсэн. Абег баримтнаас хар тамхи хэрэглүүлсэн. Тэгээд ингээд алсан болж таарсан. Абегийн талаас дав залдаад гэхдээ бас одоо ээж аав гэр бүл найзуудын талаас дав залдсан. Абег илүү их одоо цаг шоронд байх ёстой гэж бодсон. Тэгээ Абе би алаагүй гэж дав залсан. Тэгээ хоёр талаас дав залсан чинь дараачих нь энэ бол бүр амар бүх болсон явдлын хамгийн сонин хэсэг нь. Сонин гэж ингээд хамгийн гайхмаар хэсэг нь. Тэгээ дав залсан чинь одоо дахиад шүүх хурал болж байгаа штэ. Одоо дахиад бүх юмаа ингээд шалгаж байгаа штэ. Тэгсэн чинь Абег алаагүй гэж шүүдсэн. 3 жил 6 сар шоронд явуулгаар болсон. Яагаад алаагүй гэж шүүсэн гэвэл Абе тариаг нь тарьсан гэж үзэж байгаа. Гэхдээ гизэн дотор нь амар им байсан. Тийм болохоор аль хар тамхинаас нь болоод Анна амиа алсныг мэдгүй. Абегийн тарьсан тариа нь тэр дотроос нь хар тамхи нь одоо алхаар их биш байж магадгүй гэж үзсэн. Гэхдээ хинч мэдгүй байгаа. Одоо хэр их тариа тарьсан. Тэгээ бас хэр их амаар ийдсэн. Тэгээ амаараа эзнийг бол Абег ам руу ингээ хийсэн гэдгийг нотолж чадахгүй. Тийм болохоор Абег Анныг алаагүй гэж гарч ирсэн. Тэгээд 3 жил 6 сарын шоронгийн ял авсан. Багаар бодох юм бол Абе одоо хизээ хамгийн эхтээр гарч чадахгүй гэж бодох юм бол 7 сард гарч ирнэ. Одоо сарын дараа. Тэгээ энэ охиных нь одоо 3 настай охиных нь хэлж байгаа одоо эмээдээ хэлсэн юм нь бол штэ. Абе ээжийг байн дотор өргөөд хийсэн. Тэгээд ээж унтж байхад байн дотор өргөд хийсэн гэж хэлсэн. За энэ болсон явдал ингээд дууслаа. Та нар өөртөө илүү их research хийгээд Google-с Абе Платлито гэж бичих юм бол амар хэм гарч ирнэ. Зураг мөргнүүд ч гэсэн гарч ирэхэлгүй та нар өөртөө хайж болно. Гэхдээ миний хоёр мэдээлэл авсан газар бол энэ документар, тэгээд энэ подкаст. Тэгээд та нарт энэ бичлэг таалагдсан байгаасай. Тэгээд таалагдсан бол лайк дараарай, комент бичээрэй, subscribe дараарай. Тэгтээ бас зүгээр үзэж болно. Дараагийн бичлэгэн дээр уулзцгаая. Баярлалаа.